Монголын залуучууд та бид өнөөдөр дэлхийн хамгийн сайхан оронд амьдарч байна. Учир нь зөвхөн Монголын залуучууд та бид маргаашийн талхны мөнгөө бодлогүй өнөөдөр юу байгаа бүхнээрээ шоудж чаддаг. Зөвхөн Монголын залуучууд та бид төлбөрөө хийж чадахгүйж 3 өөр үүрэн телефоны утсыг кармалж явдаг. Зөвхөн Монголын залуучууд та бид 4 жилд хэд хэдэн сая төгрөгөөр сурч мэрэгжлэрийг ажиллахгүй байж чаддаг. Тийм ээ, зөвхөн Монголын залуучууд учир шалтгаангүйгээр төгжиж замгүй газар зам гаргахыг анх санаачилсан. Тийм ээ, зөвхөн залуус та бид өөр хинж биш Монголын ирээдүй залуус хөтөлбөр. Тэгээ залуус хөтөлбөр та бүхнийг Монгол орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах шинийг санаажилж хийж бүтээж байгаа залуучуудтай уулзуулдаг. Тэгэхээр энэ удаад бид та бүхнийг Монгол орны бараг бүхий л мэрэгжилтэй хүмүүсийг хамарсан гэж хэлж болох үйс нэгэн хөтөлбөрийн хамт олонтой та бүхнийг уулзуулж байна. Энэ бол байгаль орчны манлайлагч хөтөлбөр юм. Хөтөлбөрөө танилцуулаад үзэгчтэй эхлүүл ямар бол? Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийг зориг сангаас зохион байгуулж одоо явуулж байгаа маа. Тэгээ энэ хөтөлбөр нь бол одоо үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байна. Энэ ямар утга учиртай юм бэ гэхээр өнөөдөр Монголд одоо залуус бол манай одоо эх орны ирээдүй. Тэгээд энэ тогтвортой хөгжил гэдэг юм чинь хэн одоо хийх вэ гэхээр манай залуус юм та. Тэгээд бид нар бол байгаль орчныхаа төлөө байгаль орчныг одоо зөвөр ойлгож тэрийг одоо зөвөр ашиглах юм бол одоо өөрөө чинь сая хэлж байгаа Монгол орчны манай тэр одоо ирээдүй бол маш их гэгээлэг харагдана. Тэгээд энүүн дээр бол бид нар Монгол улсыг Монгол хүн хөгжүүлнэ, Монгол залуучууд Монгол улсыг авч явна. Тийм учраас залуучуудтай хөрөнгө оруулах юм бол одоо маргааш нөгөөдөр тэгээд 10 жилийн дараа 20 жилийн дараа бол одоо энэ хүмүүсүүд Монгол улсыг одоо удирдан авч явах болно. Тэгээд энэ асуудал дээр л одоо бид нар хамтарч ажиллая. Тулгамдсан асуудлууд айгүй их байгаа тийм. Өнөөдөр утын утаанаас ахуулаад өнөөдөр одоо уул уурхай Монгол бол уул уурхай бол одоо маш их эрчимтэй хөгжиж байна. Тэгээ энэ бүгд дээр чинь тодорхой асуудлууд гарч ирнэ. Энэ асуудлыг хамтдаа одоо ингээд хэрвээ асуудал байвал шийдлийг хамтдаа бодож олъё. Тэгээд эрийг хамтдаа хэрэгжүүлье. Энийний тулд бол манлайлагч бол хэрэгтэй тийм учраас одоо Newcom Group-ээс бол энэ байгаль орчны манлайлагч хөтөлбөрийг бол бас дэмжиж ажиллаж байгаа юм. Тэгэхээр хамрах хүрээний талаар бидэнд танилцуулаач. За манай энэ хөтөлбөрт маань 18 шилдэг залуус маш олон хүчтэй өрсөлдөгч дундаас шалгаран гарч ирээ оролцож байгаа. Оролцогчид маань шалгаруултанд орохдоо их хвчлэн өөрсдийнхөө Монголын байгаль орчны тулгамдсан асуудлуудад ямар салбарыг төлөөлөн ямар үр дүнтэйгээр ямар оролцоотойгоор хамрагдах вэ гэдэг шалгуурыг хамгийн түрүүнд тавьсан байгаа. Тэгээд манай салбарыг төлөөлж байгаа хүмүүс маань ерөнхийдөө байгаль орчны гэлтгүүгээр одоо хуулийн салбарыг хүн байна, хэвлэн бодох бүртгэлийн хүн байна, тийм ээ, механикийн инженер, их сургуулийн багш хүмүүс гэх мэт одоо янз бүрийн салбарыг төлөөлөн эднэр залуучуудын хүсэл сонирхол маань байгаль орчин гэдэг нэг зэг дээр төвлөрснөөрөө бид нарыг хооронд нь уялдан холбоож өгч байгаамаа. Тэгээд хөтөлбөрийн маань хамрах хүрээ гэх юм бол цар хүрээний хувьд бид нэр энэ 18 залуучууд гэлтгүүгээр 18 салбар тийшээ тэлж хүрээгээ өргөтгөн гэсэн бодолтой байгаа. Тэгээд бидний хөтөлбөрийн маань хүрээнд ерөнхийдөө уулзалт, семинар, маягийн хэлбэрээр явагдана. Эдгээрт нь одоо гадаад дотоодын нийгмийн төлөөлөх, нийгэм тэргүүлэх зүтгэлтнүүд ирж бид нарт хичээл сургалт явуулна. Үүнээс гадна бид нарт бас аялал гэж байгаа. Бид нар оюут толгой руу явна. Дээр нь бид нар дорндын алтны уурхай энэ гэдэг одоо ашигт малтмал олборлолт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа. Компаниуд үйл ажиллагаагаа зохистой явуулснаар яаж энэ байгаль орчны сүйдэлтийг бид нэр илүү бага түвшинд байлгаж чадах вэ гэдэг дээр газар дээр нь бичлэн танилцах ийм зорилготой байгаа маа. Тэгвэл илүү энгийн ойлгомжтой байх үүднээс нь илүү тайлбарлаж ярил л та. Хүн бүр дор бүрээ чадах зүйлээ хийгээд байгаль орчиндөө эерэг зүйлийг одоо хийж чадах юм бол манай улсын хөгжил болон одоо байгаль орчин маань сэргэх болон ирээдүйд сайхнаар харагдана тийм ээ. За энэ хөтөлбөрийг яагаад ер нь зориг сангийн зүгээс хэрэгжүүлэх болсон бэ гэхээр та нар мэдэх бах залуу лидер хөтөлбөр гэж одоо 8 жил хэрэгжүүлж байгаа нэг хөтөлбөр байгаа олон танигдсан байгаа. Тэр нь болохоор яг залуучуудад зориулагдсан. Гэхдээ тэр хөтөлбөрийн цар хүрээ нь болохоор арай өргөн байгаа. Яг нийгмийн бүх салбарыг одоо багтаасан байгаа. Энэ байгаль орчны манлайлагч хөтөлбөр маань арай өөр. Яг байгаль орчны салбартаа илүү тулгуй ажиллаж байгаа.
Энэ 18 залуучууд болохоор 3 багт хуваагдана. Тэгээд баг болгон 6 хүнтэй. 3 баг болж хуваагдаад 5 сарын турш баг болгоно нэг төсөл хэрэгжүүлнэ. Тэгээд одоо та нартай магадгүй 6 сард иргэн уулзах болно. Тэгэхэд яг тэр 3 баг одоо төслөө хэрхэн одоо явуулна, одоо зохион байгуулж чадсан гэдгийг үзүүлье. Нэг төсөл нь хог хаягдталтай холбоотой нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Нэг төсөл нь яг ногоон байгууламжтай холбоотой үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Тэгээ 3 төсөл нь болохоор экологийн боловсролтой холбоотой үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Тэгэхээр бидний хувьд Newcom Group бол одоо Монгол улсын одоо хөгжил, одоо энэ тогтвортой хөгжилд хөрөнгө оруулалт хийдэг компани. Тусмаа одоо энэ дэд бүтцийн салбар тэр дотроо цэвэр эрчим хүчин дээр бол өнөөдөр бид одоо хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа компани маа. Өнөөдөр бид нар Монголын анхны сэлхэн цахилгаан станцыг одоо барьж байгуулахын төлөө зориод явж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар бол одоо ирээдүг бол одоо цэвэр эрчим хүч бол Монголын ирээдүйн бас нэг хэсэг юм. Мөн эрчим хүчний үр ашигтай хэрэглээ бол мөн одоо хэрэглээ зохицуулалт энэ бүх зүйл бол бидний бас ирээдүйтэй маш их холбоотой байна. Өнөөдөр Монголд эрчим хүчний салбарт тулгамдсан асуудал их байна. Энэ өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр манай эрэлт бол нэмэгдэж байна. Бид нар одоо хөгжиж байна, амжиргааны түвшин дэвшилж байна. Тэгээ хүмүүсийн орлого нэмэгдэх тусам бол одоо бидний эрчим хүчний хэрэглээ болсон нэмэгдэж байгаа. Тэрүүнтэй холбогдоод өнөөдөр бол одоо өнөөдөр бид нар эрчим хүчний хомсдол гэдэг юмны одоо яг хажууд ирчээд байна л да. Тэгээ энийг одоо яаж шийдэх вэ гэх юм бол өнөөдөр Монголд салхины асар их нөөц байна. Бид нар чинь асар их нүүрсний баялагтай улс шүү дээ. Хажуугаар нь сэргээгдэх эрчим хүчний нөөц байна. Тэр нь одоо жишээс нар байна, салхи байна. Одоо салхин дээр бол шинэ технологиг Монголд нэвтрүүлээд тэгээд тэрнээсээ одоо бид нэр хүртэх боломж байгаа. Энийг бол одоо бид нэр хараад тэгээд энэ дээр бол хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Өнөөдөр бас ер нь өөрөө хэллээ л да. Хүн болгон дор дороо чадах бүхнээ хийе. Тэгээ манай энэ хөтөлбөр эхлэхэд бол бид нэр залуучуудтайгаа энэ 18 шилдэг залуус хоорондоо юу гэдэг хөрсөн бэхээр за өнөөдөр бид нэр орой гэртээ очиод хэрвээ манай хүн байхгүй өрөөнд гэрэл асаалттай байх юм бол тэрийг унтраа. Иннээс л одоо бүх юм чиглэлээ шүү дээ. Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ зарцуулдаг гэдэг чинь бол хүн болон өөрийгөө дайчилж өөрөөдөө манлал гаргаснаар тэр эрчим хүчин хэмэгдэнэ. Тэрнээс бол одоо өөр хүнийг хүлээгээд ээж аавгаа эсвэл ах дүүгээ хүлээгээд тэг гэрлийг унтраахыг хүлээгээд авах юм бол тэр чинь бий болохгүй. Тэгэхээр өнөөдөр гэрлээ хэрвээ хэрэгцээг бол бид нар цахилгаанаа одоо хэмнэж хэрэглэе. Энүүгээр дамжаад эдийн засгч бол бас асар их хэмжээний одоо хэмнэлтүүд бөгөөд одоо үр ашигтай зүйлсүүд бол бий болно. Тэгэхээр энэ байгаль орчны манлайлагч гэдэг энэ хөтөлбөрийн гол зорилго тэгээд энэ хөтөлбөрийн үр дүнд бид нар ямар зүйлийг хүсэн үлээж байна гэхээр гол нь одоо энэ бид нар одоо онон манай бим сайхан захирал ингээ хэллээ те хувь хүн дор дороо өөрсдийнхээ зүйлийг хийх. Тэгэхээр байгаль орчны асуудлыг хүн болгон ярьдаг. Одоо бүр залхамаар одоо ярих төвшөнд орсон шүү дээ. Тэгэхээр ярих биш яг ингээ бодиттой ажил хийцгээе. Хийхийгээ өөрсдөөсөө эхэлцгээе. Бусдад үлгэр дуурайл болъё. Хувь хүний хэмжээнд дээрс нь тухайн багийн хувьд ямар зүйл хийж чадхаар байна. Тэр зүйлийгээ олон нийтэд хүргэж, бусдыг уриалж дэмжиж, байгаль орчны асуудлыг гол нь өөр өнцгөөс нь харж хийх. Тэгээ хийхтэй болон гол ялгаагаа тэгэхээр яг зур хуучинсаг нэг хийдэг тэр аргаар биш шинэлэг байдлаар хийцгээе. Байгаль орчны асуудлыг бас өөр өнцгөөс нь харж хийцгээе. Одоо жишээлбэл нэг усаа хэмнэцгээе ч юм уу те ингээл нэг ус битгий гоожул ч юм уу тийм байдлаар биш. Хүнийг үнэхээр зүрх сэтгэл нь хүрхэхээр тэс өөр өнцгөр нь харж тийм шинэлэг одоо цоошин байдлаар сэтгэгээч байгаль орчны асуудлыг шийдэх тэр зүйлээ одоо энэ үйлдэлүүдээ хийхдээ энэ 3 баг нь тодорхой адилхан төсөвтэй байна хэдэн зуун доллар тий. Тухайн өгөгдсөн мөнгө төсөвтөө мөн цаг хугацаанд хэдийн хэмжээний зүйл хийж чадхаар байна. Мэдээж тухайн тэр төсөв цаг хугацаанд энэ 5 сарын хугацаанд хамгийн максимум үр дүнг харуулах ёстой. Тэгэхээр тэр залуучууд энэ 6 залуу нийлээд энэ 5 сарын хугацаанд яг өнөөдрөөс ингээд 6 сар гэхэд хамгийн их хийж чадах зүйлээ л хийх ёстой. Үнэхээр байгаль орчин сэтгэлтэй тийм бол өөртөө бусдыг уриалж олон хүмүүсээр хэдийн хэмжээний үйл ажиллагаа хийж чадхаар байна. Тэрүүгээр бид нар гол үр дүнгийн үзэн тэгэхээр багаар хэрхэн ажиллаж чинь бусдыг хэрхэн одоо манлайлж, удирдах, дагуулж явж чадж чинь тэрүүгээр нь бид нар голчлон ингэх байгаа. Тэгэхээр мэдээж олон нийтийн телевизээр тэд нэр бас янз бүрийн саналуудтайгаа
телевизийг ашиглан экологийн боловсрол олгох ч юм уу тий хогны асуудлыг шийдэх батарей одоо ингээл дахин боловсруулах ашиглах зэрэг ингээд ногоон байгуулах зэрэг олон ингээд юм олон тэрийг шинэлэг байдлаар тий залуустай хандаж шинэ үе одоо жоохон бид нар дүү нартаа хүртэл ингээл үлгэр дуурайл болох хэвээр. Тэгэхээр тэр үднээс нь бид нар илүү хүсэн хүлээж ийм зорилготой энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр үзэгчид та бүхэн өнөөдөр бидний ярианаас ярих биш хийцгээе. За хүн бүрээ дор бүрээ хичээцгээе. За чадах зүйлээ өөрсдөө хийцгээе. Их орондоо хүнтэй хөв нэмэр оруулцгаая гэсэн санаануудыг хүлээж авсан байх. Тэгэхээр бид явцын дунд за мөн бас 6 сарын дараа хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг үзэгч та бүхэндээ танилцуулах болно. Салбар бүрээс шилдэг залуучуудыг авч ажиллаулж байгаа. За мөн бас хэн нэгнийг харах биш өөрсдөө санаачилж хийж их оронд үнэтэй хөв нэмэр оруулахыг зорж байгаа та бүхэнд талархаа илэрхийлж байна. Манай залуус хөтөлбөрийн зүгээс. Тэгээд эргээд хэрэгжилтээрээ бүгдээрээ уулзцгаая гэж хэлмээр байна да.